Сайн уу хүүхдүүдээ? Өөхөө багш нь байна. Есүс бидний төлөө загалмай дээр үхээд 3 хоногийн дотор дахин амьдсан. Тэгээд шав нартаа онцгой тушаалыг өгсөн. Тэнгэр газар дээрх бүхий л эрх мэдлийг би та нарт өгье. Та нар явж бүх үндэстнүүдийг дагалагч болгох тун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний та нарт зааж өгсөн бүгдийг зааж сурга. Үнэхээр хэцүү тушаал биш гэж үү? Шав нарын хүчээр бол хэцүү шттэ. Харин Есүс шав нартаа ариун сүнсийг заавал өгнө хэмээн амлав. Ариун сүнс ээ? Өнөөдөр ариун сүнс хэрхэн ажиллаа хийдэг талаар ярьж өгье. Есүс Тэнгэр өөд одохын өмнө ариун сүнсийг өгнө хэмээн амласан юм. Ерүсалимыг орхин яв. Йохан усаар баптизм хүртэнэ. Харин тэр өдөр болоход Есүс ариун сүнсээр баптизм хүртэх болно. Петр болон шав нар нь тэр тушаалын дагуу Ерүсалимд хүлээсэн. Ерүсалим чинь Есүсийг алсан газар штэ. Тэд зугтах хэрэгтэй юм биш үү? Тэгээд дээгүр өнгөрөх баярын өдөр I love Jesus. Hallelujah. 神様、一緒に行ってください。 How are they speaking those languages? Олон хэлээр ярьдаг болж байгаа мó? Ариун сүнсийн хүч юм. Ариун сүнсийг авсан Петр болон шав нар нь хүчтэйгээр Есүсийг тунгалж тэр бол Бурхны хүү, аврагч Христ юм. Үгүй. Тэгвэл бид нар яах ёстой юм бэ? Та нар гэмшиж Есүс Христийн нэрээр баптизм хүртэж гэм нүглээ уучлуулбал та нар ариун сүнсийг хүлээн авнаа. Энэ үгийг сонсоод хүмүүс баптизм хүртэж Есүс Христийг хүлээн авсан хүмүүс 3,000 гаруй болов. 3,000 хүнүүд ээ. Загасчин байсан Петр тийм номлол хийн гэж үү? Ариун сүнсээр дүүрвэл бүх зүйл боломжтой штэ. Петр болон Йохан сүмд орж ирэх үед насан туршдаа сумгаа байсан нэгэн хүн байв. Хөөй. Алт мөнгө өгөөч. Нааша харагтун. Юу хийх гэж байгаа? Арай! Надад мөнгө болон алт байхгүй. Үүнийг би чамд өгч чадна. Назарын Есүс Христийн нэрээр бос алхахтун. Би босож явж чадаж байна. Би алхаж байна. Эзнийг магтъя. Би гүйж байна. Халелуя. Одоо шав нар хүндэд өвчин эдгэж байгаа байх нь. Ариун сүнсийг хүлээн авсан Петр болон шав нар эзний үгийг заах ажилд улам шамдаж байв. Христ итгэсэн хүмүүс өөрсдийн хөрөнгөө зарж бусадтай хуваалцаж эхлэв. Мөнгө хувааж өгсөн гэж үү? Энэ нь одоо бидний явж байгаа цуглаан болох анхны чуулганыг үүсгэв. Тэгээд 7 анхлагчийг сонгон чуулганы ажлыг хариуцуулав. Тэр дунд Стефан агуу ажлуудыг болон тэмдгүүдийг үлдэж байв. Стефаныг өргөнд оруулж тэрхэн Бурхныг доромжилсан. хурлын өмнө барин авчрав. Энэ хүн баригдаж ирсэн хүн адил, Тэнгэр элчтэй адил юм. Стефан, чи Бурхныг болон Мосег доромжилсан хүн биз дээ? Та бүхэн Бурхны бидний өвөг Авраам хараанд орохын өмнө алдрын Бурхан түүнд харагдаж. Стефан Авраамын үеэс эхлэн ажиллаа хийсэн Бурхны тухай ярьжээ. Одоо та нар алуурчин болжээ. Та нар Тэнгэр элчийн дамжуулсан хуудийг хүлээн авсан ч сагсангүй. Юу гинэ? Бас л уурын хүрхэнтэй. Хурдан муу залгийг чулуугаар чулууд. Энэ хувцсыг авч бай. Ойлголоо. Бүх хувцсыг надад өгөөд тэр муу залгийг шулуугаар шидж ал. Ашигтай. Төвний хурдан тонилго.
Орхныг доромжлогнэ. Хоордоо гурууга хүлээ. Эзэн Есүс минь сүнсийг минь өөртөө аваач. Эзэн тэдний нүглийг тэдэн дээр бүү буулгаач. Юу вэ? Өгчихөж байгаа юм уу? Стефан харамсалтайгаар анхны амиа өргөгч болов. Бүгдийг нь бар. Үүнээс хойш Иерусалимд байгаа цуглаанууд хавчлагад орж элч нар бүх дэлхийд даяар тархав. Самарт сайн мэдээг тарааж байсан Филиппт эзний тэнгэр элч үзэгдэн өмнө зүг рүү яв гэж айлдав. Яа, үнсэн ч юусаа ойлгохгүй юм. Ямар утгатай юм болоо. Яаж эндэрсэн юм бэ? Тэрийг гүйцээд оч. Одоо уншиж байгаа чинь ямар утгатайг ойлгож байна уу? Би Этиопийн хатан хаанд үйлчлдэг хүн. Мөргөл оргод буцаж явж байна. Гэхдээ энэ ямар утгатай болохыг ойлгохгүй байна. Хамт суугаач. За. Филипп Исаагийн үгнээс эхлэн Есүсийн тухай сайн мэдээг дамжуулав. Оо. Бэж гисэн баптизм хүртэж чадах болов? Мэдээж ин хэрэг. Филипп Этиопийн тайган амбанд баптизм хүртэв. Ариунс самыг нь удирдах өгсөн байх нэ. Тэгэлгүй яах вэ? Хавчлагад өртсөн итгэгч нар тарж явсан газар бүртээ эзний тухайд тунхаглав. Есүсийн тухайд ярьж байсан бүх хүмүүс цухтаа далга болжээ. Дамаск руу барихаар явцгаая. Явцгаая. Бүгдийг барихаар явъя. Саул, чи юунд намайг хавчин вэ? Эцэг. Та хэм бэ? Би чиний хавчиж байгаа Есүс байна. Саул 3 өдрийн турш юу ч гарч чадалгүй юм идэж уухгүйгээр зөвхөн залбирав. Эцэг. Хөөрхий дөө. Эзэн Дамаскт байгаа Ананад угаалдав. Эзэн минь Саул руу яв. Яагаад? Очоод байрны үсттэй? Эзэн тэр чинь бидний байргаар ирсэн хүн. Яв. Тэр миний нэрийг хариу үндэстэн гэрчлэгээр сонгосон миний зарц. Эзэн минь. Анания эзний тушаалын дагуу Саул дээр очиж залбирч өгөв. Тэр хүн намайг илгээсэн таны нүдийг нээж ариун сүнсээр дүргэж хүлээ авах хэмээн алдав. Миний нүд харж байна. Миний нүд харж байна. Ариун сүнсний хүч чадал гайхалтай юм аа. Тийм ээ. Харанхуй дунд эзэнтэй уулзсан нүдэн нэгдсэн Саул Паул болж өөрчлөгдөн Есүсийг эзэн хэмээн тунхаглах болов. Хүүхдүүдээ ариун сүнсийг хүлээн авсан Паул одоо эзний сайн мэдээг тараагч болжээ. Явцгаая. Есүсийн сайн мэдээг тараахаар. Let's go! I'm Paul. Есүс итгэгч хүмүүсийг авчиж байсан Паул би. Миний өмнө гарч ирсэн тэр бол Есүс Христ. Миний нүд сохорч хайрын бас дахин нүдэн дахин нэгдэн эзэн миний дотор орж ирсэн. Есүс бол бидний эзэн. Үнэхээр Бурхны хүү. Хаач байсан эзний дамжуулан миний нэр бол Паул. Би эзэн доктор чөлөөтэй Есүсийн хайрыг мэдэн сайн мэдээг дамжуулахын тулд дэлхийн хязгаар хүртэл явна. Есүс эзний хайрыг дамжуул сайн мэдээг мэдээгүй тэдний зүрх сэтгэлд нь би бол Паул aka Саул aka Паул Ром дуулагддаг миний нэр Ич Паул миний нэрийг таньдаг хүмүүс мэдэх хэрэггүй зөвхөн эзэн Есүс Христийн нэрийг зөвхөн таны зүрх сэтгэл жинхэнэ модон заагаш мэг үрэн явсан Голгота тэнгэрт очсон Есүс ус болон цус аварсхан 3 өдрийн дотор амьсан агуу гахалтай нүгэлтэй хүмүүсийн толгойж байсан харин одоо би шинэ хүн